Дараа нь ажил хэрэг рүүгээ буцаж ханхуу сургалтанд хангалттай сум өгнө гэж баталж нэгдүгээр армийн ахмадуудыг хяналт тавиулахыг тушаана. Зөвлөгтөө ажлын жагсаалт өгч дуусмагц Картер чихэрт иш үзэг шиг нишингийн чихрээр хийдэг сүрчиг зарвал сайн мөнгө олно гэж санал болгоно. Ханхуугийн нүд ашиг олох боломжийг олж харамгацаа гялалзаж мөнгө хураах сайхан боломж гэж үзнэ. Зөвлөхөнч цааш тайлбарлан тэр үнэртэй ус нь хааны хотын алхимийн холбооны нууц бүтээгдэхүүн бөгөөд жилд ердөө 1000 орчим л гардаг. Түүнийхээ ч өчүүхэн хэсгийг зардаг гэж хэлнэ. Хааны хотоос гадуур зарвал үнэ нь бүр 2 дахин өснө. Тэрээр тэдний хийсэн үнэртэй саван угаалгыг илүү хөгжилтэй болгож байгаа бөгөөд хэрвээ нишингийн чихрээр сүрчиг хийвэл улаан усны хот болон унсан луугийн хярд зарахад ашиг ихтэй гэж тайлбарлана. Ханхүү сүрчиг хийх зардал ингэж бага байдгийг гайхна. Хідэн нухсан цэцэг, өвс, спиртэл хэрэгтэй мөртлөө ашиг нь үнэхээр их байв. Сүрчигнээс гадна цагаан дарс, цагаан элсэн чихэрч үйлдвэрлэж болно. Үнэн нь сүрчиг шиг өндөр биш ч гэсэн мөнгөний урсгалд ихээхэн тус болно. Тиймээс тэр маргааш нь хотын худалдаачдыг бүгдийг нь цуглуулна. Хоолоодоо хідэнтэй дарс залгисан худалдаачин хог бүтээгдэхүүний чанарт гайхаж. Маргарет ч дарсны хүчтэй амтанд цочирдно. Гэвч тэр сүрчгийн бизнесийн яриаг л илүү сонирхож шууд асуулт руу орно. Дараа нь тэр ханхуурууд өгөж түүнийг хүссэн нууц мэдээллийг шивнэж өгнө. Everwinter сумд унснаас хойш нэг их өөрчлөгдөөгүй гин. Wolfheart-ийн хаант улс нилээд хүчтэй эсэргүүцэж Broken Tooth Castle дээр сүмийн армийг 2 сар орчим зогсоосон байжээ. Мөн Дон хаан Грей цайзад хандан сүмийн зорилго бүх их газрын хаант улсуудыг эзлэх гэж байгаад сэжиглэн сүмийн хүчийг хөөж гаргах Хермесийн ариун хотыг дарахад хамтран ажиллах эвсэл санал болгожээ. Ханхуу шууд Маргаретаас хааны хот энэ саналд хэрхэн хариу өгснийг асуухад тэр санаа алдан Тимотийн зөвлөгөөгөөр ерөнхий сайд Марис Вайт үүнийг татгалцсан гэдгийг хэлнэ. Тимоти одоогоор зүүн бүсэд цэргээ дагуулад завгүй байгаа учраас өөр зүйлд анхаарахгүй байж магадгүй. Мөн Тэнгисийн салхи бүсэд Гарсиа Уимблдон тэргүүлсэн том хар далбааны флот ирж эргийн шугам дагуу сүйтгэл учруулж байгаа сураг бий. Тэд сүм худалдаачид Фьордноос ирсэн олон хүнийг дээрэмдэж авч явахынхаа хажуугаар чадахгүйгээ шатаасан гин. Энэ бүхэн Тимотид их цохилт болох нь. Яагаад гэвэл тэр дөнгөж сая л тухайн бүсийн язгууртнуудыг дарж авсан байсан. Ханхүү дүрэгсдийн талаар санаа зовж Маргаретаас дэлгэрэнгүй асууна. Тэр Everwinter эсвэл Wolfheart-оос иргэсдээс ялгаатай нь Грей цайзын дөрвөсөд өөрсдийгөө зарж боолчлогдох магадлал бага гэж тайлбарлана. Ханхүү боол авахыг хүсээгүй. Зөвхөн хөлийн хотод үлдэхийг хүссэн хүмүүст хоол байр өгөхийг хүсэж байв. Хааны хотын гадна ойролцоогоор 10,000 дөрвөгч, ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд цугларсныг мэдмэгцээ тэднийг шалгаж эхлэхийг даруй тушаана. Дөрөвсдийг тээвэрлэхэд хааны хотын албан тушаалтнуудаас зөвшөөрөл хэрэгтэй эсхийг асуухад хот хэд дүүрвэл хоолны хомсдол үүмэн гарч магадгүй тул шаардлагагүй гэж том биетэн тайвшруулна. Маргарет дөрөвсдийг зөвх хөлөг онгоц санал болгож ханхуутай хилэлцээр хийж тэндээс худалдаж авсан уурын хөдөлгөөрийн өртгийг нөхөхөөр үн тохирно. Гадаа байгаа бүх хүн Мэгид хоол амтлагч өгөхийг хүсэж тэр фьорд руу явах гэж байхдаа нулимстай ийм их өгөөмөр сэтгэлээс болоод огт явмааргүй болсон мэт санагдана. Тэр удахгүй буцаад ирнэ гэж амлана. Дараа нь ханхуу түнд нэг захиа өгч 5 дугаар гүнж рүү явуулахыг хүснэ. Охин энэ даалгаврыг дуртаяа хүлээн авч хизээж хамаагүй биелүүлнэ гэж амлана. Найтингейл түүнийг эгчтэйгээ холбогдож бойд ихэд сонирхож ханхүү захианда хөлийн хотын барилгын ажилд туслах төрлийн шулам цөөн хэдийг явуул гэж хамтын ажиллагаа хүсэж байгаагаа мөн өөрийгөө түүний дүү гэж бус баруун бүсийн захирагч гэж танилцуулсныг тайлбарлана. Аянга хамгийн сайн анд нь бусад шулам түүнийг буцааж хөлийн хотод ирэхгүй байх вэ гэж асуухад Меги өөрөө хинч мэдэлгүйгээр буцаад нисээд ирнэ гэж өөртөө итгэлтэй хариулна. Ингээд болзоо батлагдаж хоёр хөгжилтэй охин ах эгчийн шиг ёслол хийж сална. Ханхүү Меги өөрийн талд орсныг дөнгөж 1 сарын дотор олж авсандаа сэтгэл хангалуун байв. Меги бараа бүтээгдэхүүнтэйгээ нисээд одох үед ханхүү түүний аянд аз жаргал хүсэн ирв. Лили жоохон жин нэмсэн юм болов уу гэж бодоход аянга түүний дандаа идүүлж байгааг хараад өөрийн буруу байж магадгүйг ойлгоно. Үзэгдэл далайд хөвж буй хөлөг рүү шилжин тэнд Маргарет болон ханхүү Роландын илгээсэн төлөөлөгч Тео явж байлаа. Маргарет хүүгээс хааны хотод төрснөө гэж асуухад тэр тэнд өссөн. Дараа нь шилтгэний харуул болсон гэж хариулна.
Дараа нь гэртээ буцаж очих ямар санагдаж байгааг асуухад Тео хөлийн хотод үлдмээр санагдаж байгаагаа. Учир нь Роланд ханхуг ихэд хүндэлдэг гэж хэлнэ. Маргарет түүнийг ханхуугийн тухай юу мэдэх вэ гэж шоолон асуухад Тео юу ч гэхээ мэдэхгүй мэл гайхна. Маргарет ханхуу Роланд үнэхээр гайхалтай хүн. Гэхдээ хааны хотод муу нэртэй байсан гэж хэлээд домогт нь сонссноо гэж лавлана. Харин хөлийн хотод тэр домгоосоо огт өөр ухаалаг бодлоготой сайхан харилцаатай нэгэн гэдгийг тэмдэглэнэ. Өөрөө ч мэдэхгүйгээ хүлээн магадгүй Роланд жинхэнэ дүрээ бүхэлд нь нууж байсан байх гэж таамаглана. Яриа урнаж байтал тэд эцэст нь хааны хотод хүрнэ. Си хаалганы гаднах үмээ самууныг хараад гайхна. Маргарет тэнд цугларсан хүмүүсийг хооллож байгааг тайлбарлаад цааш үргэлжлэн хоол олгох хэсэг нь тодорхойгүй хүчтэйг нь язгууртнууд сонгож авах хөгшчүүл сул доройг нь орхих магадлалтай гэж хэлнэ. Маргарет түүнийг хүмүүст ухуулга хийгээд хүмүүс элсүүлэхэд ашиглах уу гэж асуухад тэр энэ нь үр дүн муутай хэд анхаарал татах тул тохирохгүй гэж хэлнэ. Тэгээд түүнийг хүмүүсээр явуулахыг хүсэж бүх зүйлийг аль хэдийн төлөвлөжсөн гэдгээ илчилнэ. Ажил хийхийн тулд таагүй албан тушаалтнуудтай эвлэрэх эсвэл рац гэж нэрлэгддэг хүмүүсийг хөслөх хэрэгтэйг тэр тайлбарлана. Ганцаараа явж байхдаа Castle Guard дэлсэх үедээ шившигтэй ажлуудыг гүйцэтгэдэг патруль багийн нэг хэсэг байснаа. Харин тэдний ажил Underground Rats хэмээх байгууллагад дамждаг байсныг дурдна. Тэд хаан тулсын бохир ажлыг тэнцвэртэй байлгахын тулд хийдэг байв. Тэр зуучлагчаар дамжин тэдэнтэй уулзахыг хүсэж байгаа. Төд удалгүй тэр зуучлагч дээр хурч Ratsтай холбоо тогтооно. Зуучлагч Тёгийг нэгэн залуу охин болон Fox нэртэй хүнтэй танилцуулна. Тё ийм нэр хүндтэй гэр бүлээс гаралтай хүн ийм сүүдэртэй ажилд оролцож байгаад гайхна. Зуучлагч Fox мөрийтэй тоглоомод бүх мөнгөө алдаж, бүхнээ зарж, өөр хүнтэй зугтаад эхнэрээ ардаа орхисныг тайлбарлана. Тё сууж шууд гол руу орно. Тэр хотын дөрвөстийн хоолны тусламжийг багасгах төлөвлөгөөний талаар хэлж, энэ нь үүмэн дэгдэж болзошгүйг онцлно. Хотод эмх замбраагүй байдал нэмэгдвэл хүмүүсийг хөөхөд бүрч хэцүү болно. Дараа нь зуучлагч дараа нь яах вэ гэж асуухад Тео баруун бүс нутаг ашиглагдаагүй газрыг буцаан авч нутгийн ноён дурвгсдыг хүлээж авч байна гэсэн цуурхал тараах эрхтэй гэж хэлнэ. Тэр үнийг аль болох бодтой сонсогдохоор болгохыг хүсэж 3 өдрийн дараа хөлсний цэргүүд флот хурж ирнэ гэж яриараа хэмээн шаардна. Нэг хүн бодит хөлсний цэрэг байхгүй бол хүмүүс энэ цууг итгэхгүй гэж хэлэхэд Тео хөлсний цэрэг заавал ирнэ гэж батлана. Хин нэгэнд баруун бүсэд үнэхээр авах хүн байгаа юм уу гэж чанга асуухад зуучлагч түүнийг толгойроо цохиж тэд яагаад хүмүүсийг баруун бүс рүү татах гэж байгааг сануулна. Босс нь мөнгөтэй учраас ажлыг сайн хийвэл бүгд сайхан цалин авна гэж хэлэхэд бүгд баяртай болно. Нэг хүү жижиг дүү нь оролцох уу гэж асуухад тэр өөрийг нь чамгүйгээр энэ ажлыг хийж чадна гэж итгэлтэй хэлнэ. Тэр хүү хаан шуламдыг газар дээр нь алах бүх эмэгтэйчүүдийг хамгаалалтын эрсдэлд оруулахыг тушаасныг сануулна. Эцсийн эцэст гвардууд буруутгаж алчсан нь дээр гэж үздэг аж. Тио хотын гаднах гилотин дээр дүүжлэгдсэн охтыг санан тэд бүгд шулан байсныг ухаарна. Тэр Роланд ханхүү аль болох хурдан хаан болог гэж залбирч эхэлнэ. Учир нь энэ эмх замбраагүй байдлыг цэвэрлэж чадах цорын ганц хүн нь тэр байлаа. Баруун бүс рүү явж буй хөлөг онгоцны тухай мэдээ хэдийнэ тарсан бөгөөд бүгд тийшээ нүүхээр бодож эхэлсэн байв. Энэ хоёр бүсгүй баруун тийш явах тухай баяртай байхад бяцхан охин алганы дээрээ ямар нэгэн зүйл анзаарна. Хар толб гарч эхлэхэд гинэт майхан дотор эмх замбраагүй байдал үүсч хүмүүс өвдөж гиншин хачин өвчин мэт зүйл биеэр нь тархаж өөхөхгүй байхыг гуйж эхэлнэ. Сүмийн гадаа олон хүн цугларч дахилч нар энэ халдварыг шуламнаар тарааж байна гэж номлож шуламдыг устгах гэж амлана. Тэд цөхөрсөн олонд сүм зүгээр суухгүйг сүм тэдэнд ариун имчилгээтэй гэж итгүүлнэ. Олон хүн аврагдах гэж сүмд бүхнээ өгөхөд бэлэн байгаагаа ч асуухгүйгээр илэрхийлнэ. Маргарет энэ тахлын буруутан шулан байж чадахгүй гэж сэжиглэнэ. Эцсийн эцэст шүүгчдийн ариун чулуу шулмын хүчийг амархан саармагжуулдаг. Тэгээгүй бол Хермесийн ариун хот орчмын бүх нутаг аль эрт устдах байсан. Эхний хохирогчийг замын хажууд хар толбоор бүрхэгдсэн бараг цогцос мэт хөвтөж байхад олжээ. Энэ нь Паблам Мейнд ярьсан яг тэр хор хааны хотын эсрэг хэрэглэх ёстой байсан хор шиг санагдана. Энэ нь ялзарч буй цогцоор дамжин агаарт тархаж хүн залгиж эсвэл хүрэх шаардлагагүйгээр халдварлуулдаг аж. Тиймээс зөвхөн сүмдэл эмчлэх арга байгаа нь аргагүй юм. Тио ямар ч ургамлын эмчилгээ тус болоогүй. Цус нь бүр хар болсон гэж хэлнэ.
Тэр хотын гаднах дурвгсад бүр хөлийн хот руу хөлгөлөж явуулсан хүмүүс хүртэл энэ өвчнөөр өвчлсөн гэдгийг хэлнэ. Тэд райцыг буруутгадаггүй. Учир нь тэр зөвхөн дурвгсдыг хааны хотын язгуурт нуттай холбож нүүлгэх тухай хэлсэн байсан болохоор мэдэлгүй халдвартай хүмүүсийг ч хамтдхан ачуулчихсан байжээ. Тэгээ одоохондоо дурвгсаж шилжүүлэхийг зогсоосон ч аль хэдийн хөдөлсөн хөлгүүдээр халдвартай хүмүүс байж магадгүй тул тэр роолнд ханхууд очиж халдвартай хүмүүс ирж байгааг хэлээд бэлэн бай гэж мэдэгдүүлнэ. Хадагтай үнийг худалдаачдын дунд мэдээ хурдан тардаг болохоор өөрөө дамжуулчих нь гэж амлана. Дараа нь хүлэг дээр дурвгсад өвдөж өмнөх хоёр охины нэг нь багтсан байлаа. Нэг эр охинд ойртохгүй байхыг анхааруулж өвчний тэмдэг түүний хүзүү хүртэл тархсан. Удахгүй болбол тэд бүгд сүрнэ гэж хэлнэ. Охин уйлж орхино. Тээвэрлэгчдийн заримд нь ч халдвар дамжжээ. Ийм гуниг дундч тэр хатагтай баруун бүсэд хүрмэгц аврагдах болно гэж итгэв. Нэг эр орж ирээд энэ бүхэн дэмий хаашаа ч явсан нэмэргүй гэж хашгирахад өөр нэг хүн тэдний талд рооланд ханхуу байгаа болохоор дэмий биш гэж саатуулна. Дараагийн үзэгдэл хөлийн хот руу шилжин Картер цэргүүдэд зоригжуулж зүүн бүсээс ирэх дөрвөсдөд болгоомжлохыг сануулна. Ханхүү Роланд ч мөн тэнд өвчтэй хүмүүс ирж байгааг мэдэн бэлтгэж байлаа. Лили халдваргүйжүүлэх арга бүрэн эзэмшээд ирж буй өвчтэй хүмүүсийг эмчлэхэд туслахад бэлэн болжээ. Урьдчилан майхнууд байрлуулж хүлэг дээрээс ирсэн халдвартай хүмүүсийг тэнд хүргэнэ. Эгч Лили тэднийг аль болох аюулгүй байлгахын тулд маш болгоомжтой эмчилж айдас төрүүлэхгүй байх үүднээс нүдийг нь бооно. Ханхүүч хамгаалалтын систем нэвтрүүлж хохирогчд Лилид ойртож чадахгүй. Эмчилгээнд тусгаарласан ширээний цанаас явагдана. Эхний өвчтөн бол хөлөг дээр байсан хөлийн хотын нутгийн цэрэг байв. Лили шууд л эдгийх ажлаа эхлүүлэхэд Роланд анхааралтай ажиглана. Дуусны дараа Роланд бэлнүү гэж асуухад Лили тийм гэж хариулна. Дараа нь цэргээс өөрийгөө яаж мэдэрч байгааг асуухад тэр өөрийгөө гайгүй л гэж хэлнэ. Гэнэт түүний өмнө ярьсан хүн нь ханхуу Роланд байгааг ойлгоод цочин шууд мэхийн яслана. Тэр өөрийгөө үнэхээр сайн байна гэж догдлон хэлнэ. Роланд Лилийг тодруулж асуухад тэр шинж тэмдэг нь жирийн тахал биш, харин үжлээс үтсэн хөхрөлт гэдгийг тайлбарлана. Бактерийг устгасан ч хар толб арилж өнгөрөхөд хугацаа шаардлагатай аж. Ханхүү түүнийг бусад цэргүүдийг цуглуулад 10-10-аар нь оруул гэж тушаана. Цэрэг нанад баярлан талархахад Роланд Лили гэдгийг нанаа нь зөвхөн цус гарсан шархталтын үед хэрэглэгддгийг залруулна. Үүнийг сонсоод цэрэг тэр даруй Лили эгчид хүндэтгэл үзүүлнэ. Энэ нь Лилид маш их сэтгэгдэл төрүүлнэ. Тэр анх удаа ингэж тайван хэвийн харагдаж байв. Ихэвчлэн зөрөө дааш гаргадагч энэ удаад жоохон ч гэсэн өөр байх шиг. Гэвч тэр удалгүй дахин зөрүүд янзтай орж баг зэрэг улайснаа ямар ч магтаал хэрэггүй гэж зүтгэнэ. Ханхүү түүнийг шоолоод яагаад тэгж улайгаад байгааг асуухад дараа нь түүний толгойг инхрийлэн илнэ. Яг тэр үед Найтингейл орж ирээд дөнгөж нэг сонин үзэгдэл харсан тухайгаа хэлнэ. Тэр хүмүүсийн цуснд эд шидийн шинж тэмдэг байсныг тайлбарлана. Роланд үүнийг сонсоод цочирдно. Найтингейл цааш нь манан дотор байхдаа тэнгэр дэх одод шиг зүйлсийг харсан. Өмнө нь ийм жижиг эд шидийн гэрэлтэл харж байгаагүй гэж тайлбарлана. Ханхүү эдгээрийг микроскопоор хартал салиагаар дүүрэн жижиг хорхоонууд байв. Найтингейл хэлэхдээ эд шидтэй холбоотой юм бүхэн ихэвчлэн шулам эсвэл сүмийн ажил байдаг учраас энэ бол сүмийн хийх ажил гэдэгт амьдралаараа мөрөөдсөн гэжээ. Яг тэр үед Лилийн хорхоонууд энэ салиатай жижиг хортон руу дайран түүнийг идэж эхэлнэ. Ханхүү мөн хүнд шархсан хүмүүсийг нана имжлэхээр хоёр дахь байшин байгуулсан байлаа. Тэр энэ тахлыг хоёр чадварлаг охиноороо даван тулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан бөгөөд тэд удахгүй хайрцагнаас хинж харахгүйгээр чимээгүй эдгийх бус тайзан дээр алга ташуулж зогсох цаг ирнэ гэж найдана. Жаахан тур саатуулсан дуучлаарай. Чи өөрийн нэрээ энэ бичлэгийн төгсгөлд гаргахыг хүсэж байна уу? Зүгээр нэг нэр биш, өөрийн хэлхийг хүссэн үгтэйгээ хамт. Хэрвээ тийм бол доорх данс руу 4500 төгрөгийн донешн хийснээр чиний нэр болон хэлхийг хүссэн үг дараагийн бичлэгтээр уншигдана. Мөн 1 сарын турш бичлэг бүрийн төгсгөлд гарч байх болно. Одоо шууд бичлэгээ үргэлжлүүлье. Гэнэт ханхүү Найтингейл унтаад байгааг анзаарна. Түүнийг сэрэх гэж оролдоход тэр ямар ч холбоогүй юм шиг зүйлсийг аз жаргалтай инээмсэглэлтэй ярьж эхэлнэ. Тэр шуламдын холбоонд удахгүй шин гишүүн орно гэж илчлэнэ. Орой болж бид тэр бяцхан охиныг газар дээр сууж байхад нь харна. Нэг цэрэг түүнд хоол санал болгоход тэр баяртайгаар талархна.
Тэр майханд орохдоо нүд нь яагаад боолгож байсныг дараа нь авсан нууцлаг имчилгээний дараа одоо илүү дээрцсэнийг гайхна. Ад жаргалын нулимс нүдэнд нь цэглэгнэж эцэг эхээ хоёуланг нь алдсны дараа амьд үлдэх нь л хамгийн чухал санагдана. Одоо тэр зөвхөн эгчтэйгээ хамт амьд байхыг хүснэ. Тэгэхэд эдгээр хоёр охины нэг нь шулан байсныг ойлгож болно. Тийм болохоор Найтингейл удахгүй шин шулам орно гэж хэлээд байсан нь тэр байж. Яг цагт нь тэр эгчтийн ард гарч ирнэ. Найтингейл өөрийгөө шулам гэж танилцуулахад охин ихэд сонирхон хариуд нь өөрийгөө Люсия Вайт гэж танилцуулж шуламдын холбоонд эсхийг хүсэж байгаагаа хэлнэ. Найтингейл зөвшөөрч түүнийг гэрт нь аваачна гэж хэлээд ханхүү Роланд ч түүнтэй уулзах хүсэлтэйг мэдэгдэнэ. Шөнөөрөө шилтгэнд бид ханхүү Люсины чадвартай холбоотой материалыг шалгаж байгааг харна. Түүний чадварын нарийн зүйлс тодорхойгүй боловч тэр аяг ашиглан чадвараа үзүүлсэн байлаа. Аягаа гимтэй ч гэсэн байх вэ гэж санаа зовход ханхүү санаа зовлтгүй өөр юмд бас хэрэглэж чадах уу гэж асууна. Тэр хариулахын өмнө гидсэн чанга хорж өгнөхөд ичнэ. Найтингейл инээгээд эхлээд хоол авчирч өгөөд дараа нь шинжлэх ухааны зүйлээ үргэлжлүүлэе гэж хэлнэ. Ханхүү түүнд зориулж том найр хийхээр шийдэж шүн бүх шуламжууд ширээ тойрон сууж зооглоно. Венди Люсиагаыг холбоонд албан ёсоор угтан авч бүгд түүнийг дотноор хүрээлэхэд охины зүрх хайлж орхино. Венди түүнд шарсан мах өгөхдөө Аннагийн шарсан чадварыг магтаж амсаж үзгэж урина. Харин аянга тансаг дарсаа өгч хүснээрээ уугаарай гэж зүтгэнэ. Венди түүнийг мөрөн дээр нь алгадаад хэрэг гарвал өөрийг нь дуудаарай гэж хэлнэ. Люсия бүхний ийм халуун дулаан хорвоогийн гадаах хатуу ертөнцөөс тис өөр байгааг хараад зүрх нь бүлээцэж эцэст нь гэртээ ирсэн мэт мэдрэмж төрнө. Харин нөгөө эгч нь дөнгөж нойрноос сэрчгээд байв. Люсия шууд л яаж байна гэж асуухад бяцхан нь маш өсөж байна гэж даруухан хариулна. Тэндээ хүлээж бай. Тэр даруйд шарсан загас авчирч өгнө гэж амлана. Гэтэл охин гинт өөрийгөө онгоцон дээр биш байгаагаа ойлгоно. Эгч нь тэд баруун бүсийн очих газартаа хүрсэн Хилийн хотод ирсэн бөгөөд шуламдыг лорд нь идгэж өгсөн гэж тайлбарлана. Тэр одоо шилтгэнд байгааг ч хэлнэ. Эгч нь энд хүн бүр ямар ч хамаагүй бүгд түүнийг маш сайн харж ханддаг. Гадны хүн гэж үздэггүй гэж баяртайгаар өгүүлнэ. Тэр энэ газарт угаалгын өрөөч байдаг. Нитингээл ухаангүй байхад нь өөрийг нь угааж өгсөн гэдгийг ч дурдна. Эгч нь хатаасан загас идэж байх зуур эндхийн байдал ямар байгааг ярьсаар байв. Баг дүү нь одоо ханхүүгийн төлөө ажиллаж байгаа юм чинь түүнтэй унтах гэж байна уу гэж тоглоомоор асуухад том их чуурлаж ийм юмыг хэн заасан юм бэ гэж хацрыг нь чимхэн. Дүүн ээж нь тэгж хэлж байсан гэж ам алдахад тэдний эцэг залуудаа үнэхээр эмгтээчүүдийн араас хөөцөлддөг нэгэн байсан нь тодорно. Эцэг ихэд урсахад Люсия нэг хором гониглов. Тэд нас барснаас хойш түүнд хаанч өөрийн гэсэн газар байгаагүй. Харин одоо энд үлдэж болохоор бол түүний чадвар ханхүү Роландод хэрэггүй юм болов уу гэж түгшинэ. Тэр объектуудыг өөрийн чадвараар буцаад сэргээч чаддагч ихэвчлэн бусдын хийсэн хөдөлмөрийг сүтгэхэд орхидог. Ханхүүгийн аягыг хүртэл олон янзын бодисын овоолго болгочихсон байв. Түүний чадвар илүүтэйгээр буцаан задлан шинжлэх шинжтэй мэт яг объект сэргээхээсээ илүү юмсийн бүтцийг салгаж өөрчлөх талтай. Гэвч тэд гэдэг нэр томьёог яг эвдэрснийг засах бус анхны хэлбэрт нь буцаах утгаар хэрэглэж байсан бололтой. Одоо Люсия ханхүү түүнийг ашиггүй гэж үзвэл өөрийг нь ч эгчийг нь ч шилтгэс хөөчихвээ гэж айж байв. Маргааш нь Люсианы өмнө янз бүрийн хэрэглэл тавигдана. Ханхүү түүнд ихний зүйлийг сэргээж үзхийг хүсэхэд тэр даруй эд шидээ ашиглана. Энэ хооронд Найтингейл ханхүү Роланд өнөөдөр ямар их баяртай байгааг анзаарна. Роланд Люсианы чадвараар хайлуулах, үйлдвэрлэлийн салбарт жинхэнэ ахиц гаргаж болно гэж ихэд тогтлон хэлж, техникийн нарийн зүйлс ярьж эхлэхэд Найтингейл бараг унтчих гээд болдог. Люсия эхний зүйлээ дуусгахад Роланд түүнд усан үзэм, стейк зэрэг зүйлсийг сэргээж үцхийг хүснэ. Тэр бүр уурын бовооч сэргээ гэж шоглоод Найтингейл бүхнийг идэж амжаагүй байхад нь сануулна. Охин тэдний ярианд инээгээд бүгд дээр нь хүчээ ашиглаж үзнэ. Дууссаны дараа тэр эд шидийн сүүлийн туслах хүртэл шавхаад дууссан гэж хүлээн зөвшөөрнө. Ханхүү түүний сэргээсэн уурын бовыг шалгаад уушилтын дараа уураг бүрэн буцаагдахгүй. Өндөр халуунд өөрчлөгддөгч нунтаглаад эргээд өмнөхшгөн жигд болгож чаддгүйг тайлбарлана. Гэхдээ тэр гурлыг анхны байдалд нь буцааж чадсан байна. Дараа нь төмөр энготыг хараад хэрвээ түүний хүч зөвхөн байсан бол энэ нь төмрийн хөдөр болон хувирах ёстой байв.
Харин энэ нь төмрийн нунтаг болон бусад балчигт хуваагдсан байна. Стейк, усан үзэм хоёрт өөрчлөлт бараг гараагүй. Тэгэхээр тэр амьд организмын органик материалыг буцаан сэргээхэд асуудалтай ч байж мэднэ. Эсвэл бүрдэл нь өөр байж болохыг ойлгоно. Найтингейлч насанд хүрээгүй атлаа ийм чадвартайд нь түүнийг биширнэ. Ханхүү тэр даруй ажиллах гэрээ гаргаж дотор нь яг юу багтахыг тайлбарлана. Люсия нарийн нөхцөл рүү төдийлөн анхаарсангүй зүгээр л ихчтэйгээ энд үлдэх болсондоо баяртай байв. Тэр ажил нь яг юу болохыг ч сайн ойлгоогүй ч хамаагүй. Ханхүү түүний үүрэг зөвхөн чадвараар нь хязгаарлагдахгүй шуламдын холбоо гişүдээ дэмждэг. Хүн бүр өөр авьяастай. Тэр ч бас өөрийн байр сууриа олох болно гэж тайвшруулна. Хэд хоногийн дараа бүгд зөвлөлийн өрөөнд цугларч хааны хотын эсрэг тулалдааны төлөвлөгөөг ярилцсан. Энэ удаа өөр нутагт дайн хийх болохоор маш болгоомжтой байхыг сануулна. Тэр газрын зургийг дэлгэж төвд байгаа улаан дөрвөлжин нь хааны хот, цэнхэр шугамуд нь сувг гэж заана. Хоёр үндсэн зорилго тодорхойлно. Нэгдүгээрт шуламдыг хамгаалж дөрвөсдгийг эдгээж буцаан хөлийн хот руу авчрах. Хоёрдугаарт тахал хааны хот руу тархахаас сэргийлэх. Тэд хотын гаднах өндөрлөг дээр ажиглалтын цэг байгуулж бомбтуудыг харна. Цэргүүд өөрсдийгөө караваны хүсний цэргүүд мэт дүр эсгэн эдгэрсэн дөрвөсдгийг онгоцонд суулгана. Лили халдвартай хүмүүсийг эдгэх үргийг авна. Хүн бүр ус цуглуулж тэр усыг цэвэршүүлээд өвчтөе хүмүүст тараана. Хоёр чухал зүйл байгааг онцлно. Нэгдүгээрт онгоцонд суугаа хүн бүр цэвэршүүлсэн усыг аль хэдийн уусан байх ёстой. Хоёрдугаарт хизээж буцлагсан усаар цэвэршүүлсэн усаа бүүхий. Учир нь бохир ус нь илүү олон муу бичил бит агуулдаг тул Лилигийн бичил бит тэднийг орлуулж чадна. Энэ тахлыг сүм үсгсэн өвчин хааны хотод аль хэдийн тархсан гэдгийг ханхүү илчилнэ. Сүмийнхэн өөрсдийгөө аврагч мэт харагдуулахын тулд имтэй гэж мэдэгддэгч хааны хотын иргэдэд тараахгүйгээр худлаа ярьж байсан аж. Тэд сүмийн суртал ухуулгыг ч мөн нураах болно гэж тэр зарлана. Энэ удаа бүх зүйл сайхан болно. Тэдний ээлж удахгүй ирнэ гэж тун итгэлтэй байна. Тео хааны хотод ирж Маргаритад ханхүү халдвартай бүх дөрөвсдгийг баруун бүс рүү нүүлгэхээр хүсэж байгааг шууд хэлнэ. Тэр ганц хоёр флот биш, тогтмол олон хүлэг онгоц хэрэгтэйг. Учир нь 3 хоногийн дотор бүх дөрөвсдгийг хөлийн хотод хүрэхийг зорж байг тайлбарлана. Маргарет үнийг утгагүй гэж хэлнэ. Хэдийгээр эндхийн хүмүүсийн тал нь өгсөн ч дор хаяж 5,000 хүн үлдэх бөгөөд бүгдийг 3 өдөрт тээвэрлэхийн тулд бараг 100 хүлэг хэрэгтэй болно. Худалдааны танхимын бүх хүлэг онгоцыг ашигласан ч энэ нь хэдэн мянган алтан роялийн зардал болно. Уурын хөдөлгөөрөөд хүртэл ийм өртгийг нөхөхгүй. Худалдаачийн хүний хувьд тэр ийм их хохирол амсахыг хүсэхгүй гэжээ. Гэхдээ ханхүү энэ бүхнийг урьдчилан тооцсон бололтой. Тео түүнд зардлын талаар бүх дэлгэрэнгүй тусгасан захиаг гартуулна. Хэрвээ тэд 3 өдөрт бүх хүнийг гаргаж чадахгүй бол сүм орж ирээд байдал бүрч муудахыг ч тайлбарлана. Захиаг уншсны дараа Маргарет шууд хугацаа руу орж Теогоос өөрсдөд нь бүх хүлэг хизээ бэлэн болох хэрэгтэйг асууна. Тэр загталд юу бичснийг мэдэхгүй ч энэ шуналтаа үнэг ийм хурдан зөвшөөрсөн нь лав сайн зүйлэл биз гэж бодогдно. Үзэгдэл фьорд руу шилжихэд сүмийн заставууд шуламдын довтлохоонд өртөж байлаа. Түрүүчин леди Ааш ба түүний сайн бяцхан шулам нарын баг сумаар харасныг анзаармагцаа Ааш түүний эсрэг цэргүүд анти демон аруу хэрэглэж байгаа. Тэгэхээр хурдан цэвэрлэх хэрэгтэй гэдгийг багтаа хэлнэ. Тэгээд ямар ч мэдээгүйгээр агаарт үсэрч ханан дээр байсан цэргүүдэд хүрч нэг хөдөлгөөнөөр тэднийг унгаана. Тэр зүүн баруун гүөх хэрчиж замдаа таарсан бүхнийг устгана. Рицар Юденийг нь тусгай сумтай нумрууга чиглэж байсан ч яг тэр үед том хар хэрэг түүний нүдийг ухчаад тэрэнд сэжигтэйгээр Мегитэй адилхан харагдана. Бусад охид ч тулалдаанд иргэн ирж ааш тэдэнд фьорд дах бүх тахилчийг цэвэрлэж дууссаны дараа шуламдыг илгэлдэг тэнэг итгэл үнэмшилтэй нэг ч хүн үлдэхгүй гэж сануулна. Удалгүй ааш сүмийнхнийг бүрэн цэвэрлэнэ. Газар дээр эмийн шилэн хурч харин хар гоо бүсгүй ганц гар нь үгүй болсон рицер дээр өндөрлөж гарч ирнэ. Тэр түүнийг чөтгөр гэж дуудана. Шуламдыг хавчин мөшгсөн сүмийнхний ийм үгийг ааш огт таашаахгүй тул нэг амсхийх зур элдээс авчин түүнийг унгаана. Одоо бүх тайсан цэвэрлэгдэжээ. Бусад шуламнаар бүх бүсийг цэвэрснэ үү гэж асуухад тэр бүх зүйл дууссан гэж инээмсэглэн батлана. Фьордын заставууд хэдэн мянган цэрэг эсвэл дүгнэлтийн армийг агуулаагүй ч бүгдийг нь устгаснаар тэд орших орон зайгаа цэвэрлэж тулалдаанд яллаа гэж зарлана.
Бөгөөд сүртэй баяр хөөрөөр дүүрэн ялалтаа тэмдэглэнэ. Унтдаг арал дээр хатагтай Тили сайн мэдээг сонсоод маш их баярлана. Тэр энэ мэдээ аль хэдийн Мегээр дамжин ирсэн гэж найздаа хэлнэ. Ааш Меги хөлөг онгоцноос ч хурдан нисдэхийг зөвшөөрч одоо хаана байгаа бол гэж асууна. Тили тэр аль хэдийн баруун бүс рүү хөдөлсөн. Бүр хүлээлгүй явчихсан гэж хэлнэ. Тэр тэнд найзтай болсон. Хэрвээ сүмтэй тулалдаагүй бол аль хэдийн хөлийн хотод хүрчихсэн байх байлаа гин. Тэлээ тэдний талаар тийм их сонсоор байгаа болохоор заавал уулзмаар санагдаж байгаагаа хүлээнэ. Ааш Мигийг тэнд үлдээсэн нь алдаа болов уу гэж гайхахад Тэли харин ч маш сайн зүйл хийсэн гэж тайвшруулна. Одоогийн байдлаар хоёр талын холбоог хадгалж байгаа цорын ганц хүн нь Миги гэдгийг тэр онцлно. Тэгээд Роланд Вимблдэнд хариу захиагаа илгээснээ Ааш түүнийг хэрхэн хариулсан гэж бодож байгааг асуухад Ааш тэр лав шулам өгөхөөс татгалцсан байх гэж итгэлтэй хэлнэ. Далайд ганцаар аялах нь өөрөө эрсдэлтэй шүү дээ. Түүний гайхшралд Тили буруу гэж хэлэхэд Ааш боомлох шахна. Тили түүний хүсэлтийг зөвшөөрч захиандаа туслах төрлийн шуламдын чадварыг товч танилцуулсан бөгөөд цөөн шулам хөлийн хотод явуулахад бэлэн байгаагаа хэлсэн гэж тайлбарлана. Тэр үүнийг эрэл хайгуул мэдлэгийн төлөө мөн тэдний нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор хийсэн гин. Ааш үүнд эргэлзэж байгаа ч Тили дахин сануулхад хоёулаа сүмийг үзен яддаг болохоор Роландын бүлэгтэй найзлах нь нэмэлт хүч болно гэжээ. Тэр бүр сэлвэгчийг ховролт, будалт, эд шидийн хуурмгийг нэвт харж чаддгийг дурдан. Роландын жинхэнэ хэн болохыг амархан илрүүлж чадна гэж хэлнэ. Хамгийн чухал нь Тили Аашад итгэж байгаа ямар ч аюултай байсан түүний хажууд үргэлж байх нь гарцаагүй гэдэгтээ бат итгэлтэй байлаа. Ааш ч түүнийг яаж итгүүлэхээ мэдэхгүй чимээгүй сууна. Тэгэхэд Тили дөнгөж Миги ирэхэд хойшлуулъя гэж шийднэ. Одоохондоо түүнд өөр илүү чухал ажил байгааж. Тэр мөн сийлвэгчийн хувирал нэвт харж чаддаг чадварыг дурдна. Энэ нь бодолт байлаач эд шидийн хуурмаг байлаач ялгаагүй илрүүлж чадна гэсэн үг бөгөөд ингэснээр тэд Роландын жинхэнэ дүрийг амархан илрүүлж чадна. Хамгийн чухал нь Тили Аашид итгэдэг бөгөөд ямар ч аюул тулгарсан түүний найз үргэлж хажууд нь байх болно гэдэгт итгэлтэй байдаг. Ааш юу хэлж итгүүлэхээ мэдэхгүй дуугүй сууна. Харин гүнж Меги тайлангаа авчиртал цааш яриагаа төр хойшлуулахаар шийдэж одоохондоо өөр илүү чухал зүйлд анхаарах хэрэгтэй гэдгээ хэлнэ. Сүүдрийн арал гэсэн нэрийг сонсоод найз нь энэ нь домогт сүнсэд улаан голын балгасуудыг хэлж байна уу гэж асууна. Хэрвээ тийм бол тэр балгасууд далайд алгуулж дахин гарч ирдэг. Эргэн тойронд нь аюултай урсгал далаа мангасууд байдаг тул хинч ойртоход маш хэцүү газар гэж тайлбарлана. Энэ нууцлаг үзэгдлийг судлах гэж оролцсон олон судлаач тэнд ам өргөцсөн тул тэр балгасыг хэрхэн судлах вэ гэдэгт эргэлзэж байгаагаа хэлнэ. Харин гүнж Тили нэгэн гадаад судлаач одоогоор унтдаг арал дээр байгаа. Тэр хүн анх энэ балгасыг олж илрүүлсэн учраас тэднийг заавал чиглүүлж чадна гэж хэлнэ. Өнөөдрийн бичлэгийг Отгонхүү чин санаа таны хүсэлтээр хүргэлээ.